Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 112-ийн 1 заасны дагуу хүнс хөдөө аж ахуйн хөнгөн салбарын цаг үеийн ажлын талаарх мэдээллийг та бүхэнд танилцуулж байна. Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл түүхийд бэлтгэн нийлүүлэлт худалдаа үүсгэний салбар манай улсын хөгжлийн бүхий л үе шатанд нийгмийн эдийн засагт голлох байр суурь эзэлж ирсэн. Тухайлбал 2024 оны байдлаар тус салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 31.7%, экспортын орлогын 5%-ийг бүрдүүлж байгаа бол нийт ажиллах хүчний 45.3% нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, орон нутгийн эдийн засгийн 85%-ийг эзэлж байна. Зөвхөн мал аж ахуйн салбарт гэхэд 308,700 малчин ажиллаж хөдөлмөрлөж байгаа нь хөдөлмөр эрхэлдэг 4 хүн тутмын нэг нь болж байна. Тийм ч учраас салбарын ач холбогдол нийгмийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг харгалзан Монгол Улсын их хурл, Монгол Улсын ерөнхийлөгч, засгийн газар, үндэсний эдийн засгийг хамгаалж төр хувийн хвшлийн түншлэлийг бэхжүүлж хүн амаа аюулгүй баталгаат хүнсээр хангадаг экспортлогч орн болох бодлого зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнийг хүрээнд хамтран ажиллагч түнш орнуудтай худалдааны таатай нөхцөлийг бүрдүүлэн гадаад худалдааг тэлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний салбарын хөгжлийг хурцсах гэж чиглэсэн олон арга хэмжээг сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж ирсэн. Түүнчлэн Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний хувьсгал, цагаан алт үндэсний хөдөлгөөнийг, засгийн газар шинэ хоршоо хөдөлгөөнийг, Атар 4 газар тариалангийн доктортой хөгжлийн аяныг санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаа нь иргэд аж ахуйн нэгжийн ажил, амьдрал, улсын хөгжил, бодиттой хөв нэмэр оруулсан томоохон үр дүнтэй ажил болсныг онцлон тэмдэглэе. Эрхэм гишүүдээ, та бүхэнд мал аж ахуй газар тариалан хүнсний болон хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүн гэлтэх тоо мэдээллийг товч танилцуулъя. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн талаар. Мал тоолгын 2024 оны жилийн эцсийн дүнгээр Монгол улсын хэмжээнд 57.6 сая тонн мал тоологдсон. 2025 оны 6 дугаар сарын 19-ний байдлаар 19 сая төл мал хүлээн авч төл боожилт 98.6%-тай байна. За бод малын төлөлт бол үргэлжилж байна. Урьдчилсан төлбөр энэ онд 20 орчим сая төл хүлээн авч мал сүргийн тоо 77.6 сая, хонин толгой шилжүүлснээр 110 сая толгойд хүрч мал аж ахуйн салбар төсөл гарахаар байгаа хэдий ч бэлчээрийн даацаас 25 сая хонин толгоогоор хэтрэх төлөвтэй байна. Ийм дорн нутагт хийсэн судалгааны дүн үндэслэн хөдөө аж ахуйн салбарын 2025-аас 26 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг хангах асуудлыг оновчтой зохион байгуулах, мал бахны бэлтгэлийг идэвхжүүлэх, гадаад зах зээлийн орчныг өргөдөх, дотоодын бэлтгэлийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Мал эмнэлгийн хаврын үйлчилгээ арга хэмжээнд давхарцсан тоогоор нийт 60 сая толгой мал хамруулахаас 58.4 сая толгой мал хамруулж гүйцэтгэл 97%-тай байна. Гот халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 46.2 сая толгой мал, шүлхийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын дархлаажуулалтад 4.2 сая толгой малыг хамруулж гот халдвар төвчний голомтын тоог 49%-аар, халдвар гаралтыг өмнөх оны мөн үеийнхээс 98%-аар бууруулсан зүйлтэй байна. Дэлхийн мал амтны эрүүл мэндийн байгууллагын 92 дахь удаагийн ерхий чуулганы үеэр Монгол улсын шүлхийн өвчнөд тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталгаажуулсан бол Дэлхийн банкны санхүүжилтээр шугам эсийн технологи нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлэн вакцины дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой боллоо. Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар. Энэ оны хаврын тариалалтыг нийт 650.1 мянган гаат хийхээр төлөвлөснөөс 6 дугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд 479.5 мянган гаат тариалалт хийж 74% гүйцэтгэлтэй байна. Урьдчилсан байдлаар 310.1 мянган гаат үр тариа, үүнээс 264.8 мянган гаат улаан буудаа, 12.1 мянган гаат төмс, 9.2 мянган гаат хүнсний ногоо, 32.2 мянган гаат малын дижэл, 126.3 мянган гаат тосны ургамал, нийтдээ 479.5 мянган гаат тариалалт хийгдэж байна. Үр тариа төмсний тариалалт дууссан, малын дижэл хүнсний ногооны тариалалт хийгдэж байна. 2024 оны намрын ургацаас 40.5 мянган тонн хүнсний улаан буудаа хүлээн авч нийт 70.7 мянган тонн стратегийн нөөцийн хүнсний улаан буудаа, 9 сортын 5.5 мянган тонн үрийн буудаа,
буудаан нөөцийг тус бүрдүүллээ. Засгийн газар санаачлан хэрэгжүүлж байгаа Атар 4 Тарайлангийн доктортой хөгжлийн аяны хүрээнд Тарайлангийн талбай хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор улсын төсвийн 9.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 361.2 мянган ширхэг бетон чонг нийлүүлж төр хувийн хөвслийн түншлэлийн хүрээнд 80 мянган га Тарайлангийн талбайг хашаажуулах ажлыг хийж гүйцэтгээд байна. Мөн хөргөлтөд агуулгын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 200-аас 500 тонн багтаамжтай төмс хүнсний ногооны зойрны барилга, 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 10 га талбай жимс жимсгний суулгац үржүүлгийн газрыг тус байгуулж байна. Газар Тарайлангийн техник тоног төхөөрөмж үр бордоог дамжуулан борлуулах үйлчилгээг нэвтрүүлэн төр хувийн хөвчлийн хамтын ажиллагааг идэвхжүүлснээр дотоодын бизнес эрхлэгчид болон дилер компаниудын үйл ажиллагааг эрчимжиж энэ оны эхний хагас жилийн байдлаар 5.6 тэрбум төгрөгийн техник тоног төхөөрөмж, 9.7 тэрбум төгрөгийн бордоо, 1.3 тэрбум төгрөгийн ургамал хамгааллын бодисыг Тарайланчид фермерүүдэд нийлүүллээ. Таримтлын сэлгээ болон малын өндөр уурах тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 1600 тонн 9 төрлийн тэжээлийн таримтлын үрийн нөөцийг бүрдүүлж дамжуулан зээлдүүлэх үйлчилгээгээр олгож байна. Хүнсний үйлдвэрлэлийн талаар хүнсний боловсруулах үйлдвэрийн салбарын борлуулалтын орлого 2024 онд 10.9 их найт төгрөг төрж өмнөх онтой харьцуулахад 725%-аар өссөн бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8%-ийг эзэлж байна. Улсын хэмжээнд 17 аймгийн 25 суманд хоногт 904 тонн сүү боловсруулах хүчин чадал бүхий 88 үйлдвэр цех болон сүү хүлээ авах 82 хөргөлтийн төвөл ажиллагаа явуулж байгаа бөгөөд суурлагдсан хүчин чадлын 50% ашиглаж 150.3 сая литр сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулсан байна. Мөн түүнчлэн 940 мянган тонн үр тариа тэрэмдэх суурлагдсан хүчин чадал бүхий 58 гурван үйлдвэр цех байгаагаас 9 тогтмол үйл ажиллагаа явуулж нийт хүчин чадлын 30%-ийг ашиглаж байна. 2024 онд 148.4 мянган тонн гурил үйлдвэрлэж, гурилын хэрэгцээнийхээ 59.1%-ийг дотоодын үйлдвэрлэлээс хангасан тоо үзүүлэлт гарлаа. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, махан бүтээгдэхүүний экспортын орлого 600 сая доллар хүрснийг та бүхэнд дуулгах таатай байна. Цаашид махан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, зах зээлийг дэлгэхэд онцгой анхаарч, эдийн засаг хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч чиглүүлж ажиллах болно. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн хугацаанд сүү боловсруулах 8, мал төхөөрөх мах боловсруулах 10, гурилан бүтээгдэхүүний 12, бусад нэр төрлийн 9, нийт 39 үйлдвэр шинээр байгуулагдсан. Мөн зойрны багтаамж 15%, өдрөмийн багтаамж 7%, Тарайлангийн талбай 13%, зуны болон үлийн хөлөмж 28%-аар тус нэмэгдэж, зарим нийт төрлийн хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах түвшинд хүрээд байна. Хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл 32, ажлын байр 21, дундаж борлуулалтын орлого 31, дундаж цэвэр ашиг 32, үндсэн хөрөнгөд 55, эргэлтийн хөрөнгө 38, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 46, нийгмийн даатгал 60%-аар тус өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулсан нийт 8.4 мянган тонн махыг нөөцлсөн бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 22-ны байдлаар 2.9 мянган тонн махыг борлуулж 5.4 мянган тонн махын үлдэгдэл нөөцтэй байна. Сүү боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 аймгийн 31 үйлдвэр цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн 18.9 сая литр сүүхий сүү нийлүүлсэн 9.9 мянган малчин фермерт 18.9 тэрбум төгрөгийн урмангийн урамшууллыг олгосон байна. За хөнгөн үйлдвэрийн талаар бид хөнгөн хүнсний үйлдвэрийн салбарын үйлдвэр технологийн паркуудыг бүсчлэн байгуулахаар төлөвлөж ажиллаж байна. Тухайлбал Төвийн бүсийн Дархан уул аймагт Төвийн бүсийн хүнс хөнгөн үйлдвэрлэлийн технологийн парк, Баруун бүсийн Ховд аймагт шинэ Ховд аж үйлдвэрийн парк, нийслэлд Имэлт эко аж үйлдвэрийн парк, Говийн бүсийн Говь Сүмбэр аймагт мал аж ахуйн шинжилгээ ухааны технологийн үйлдвэрлэлийн эко парк, Зүүн бүсийн Дорнод аймагт
зүүн бүсийн үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Манай улс мал аж ахуйн салбараас жил дунджаар 30 мянган тонн хоньны ноос, 8 мянган тонн ямааны ноолуур, 1,8 мянган тонн тэмээний ноос, 1,4 мянган тонн сарлагын хөвөр, нийт 40.2 мянган тонн ноос ноолуур бэлтгэх нөөцтэй юм а. 2025 оны ноолуур бэлтгэлийн хүрээнд 4.6 мянган тонн түүхийн ноолуур буюу нийт ноолуурын нөөцийн 50% үндэсний үйлдвэрт бэлтгэх нийлүүллээ. Ноолуур бэлтгэхэд зориулсан 61 үйлдвэрт 312.9 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосон бөгөөд засгийн газрын 2025 оны 46 дугаар тогтоолоор ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын үүсэх хугацааг 2025 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлсэн нь үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Дэлхийн эдийн засгийн худалдааны тарифын нөхцөл байдал, зах зээл дэх ноолуурын үнийн бодит байдлыг харгалзан малчдын орлогыг бууруулахгүй байх, ноолуур бэлтгэлийн хугацаанд үндэсний үйлдвэрлэлт хэрэгцээтэй санхүүжилтийг шийдвэрлэх, зээл олголтыг цаг алдалгүй зохион байгуулах зорилгоор арилжааны 2 банкаар 14 тэрбум төгрөгийн векселийн гэрээ байгууллаа. Цаашид нэмэн үртэг шингэн боловсруулсан 2.5 мянган тонн самсан ноолуурыг экспортлж, 1.5 мянган тонн ноолуурыг дотоодын зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглахаар төлөвлөж байна. 2023-24 онд үндэсний үйлдвэрт нийт 11.9 мянган тонн хонь тэмээний ноос бэлтгэж тусаасан 45.4 мянган малчин, мал бүхий этгээдэд нийт 13.5 тэрбум төгрөгийн мөнгө урамшууллыг 349.2 мянган ширхэг арьс шир үйлдвэрт нийлүүлсэн 8.1 мянган малчинд 2.9 тэрбум төгрөгийн мөнгө урамшууллыг тус олгосон байна. Мал аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэнэтийн гамшиг ослын үеийн эрсдлийг бууруулах, малчдын ерхий амжиргааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал доктортой нийлүүлэлтийг бий болгох, орчуулагч үйлдвэрлэгчдийн түншлэлийг дэмжиж, жижиг дунд үйлдвэрлэлийг доктортой хөгжүүлэх чиглэлээр засгийн газраас шинэ хоршоо хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн 9.6 мянган хоршоо шинээр байгуулагдаж, 95.1 мянган малчин хорчооны гишүүнээр элсэн нийт малчдын 30.8%-ийг эзэлж байна. Улсын хэмжээнд 6.8 мянган хоршооны 23.6 мянган малчинд 798.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлөлтөө зээлийг олгож 300 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргасан байна. Мөн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2024-өөс 2025 онд 57.4 тэрбум төгрөгийг эргэн төлрүүлсэн бөгөөд нийт 395 төсөлд 55.9 тэрбум төгрөгийн зээл олгож 1083 ажлын байрыг шинээр бий болгосон. Их хурлын эрхэм гишүүдээ, хүн сүдэн аж ахуй үйлдвэрийн салбар цаашид анхаарах асуудлын талаар танилцуулъя. Нэгдүгээр, хөдөө аж ахуйн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуулгаж, салбарын бүтэц зохион байгуулалтыг оновчтой зохион байгуулж, бүтээмж үр ашгийг дээшлүүлж зардлыг бууруулах. Хоёрдугаар, дуур амьсгалын өөрчлөлт сүлжилттэй тэмцэж, ногоон хөгжлийг дэмжсэн дэвшилтэт технологи инновацид суурилсан мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Гуравд, бүсчилсэн хөгжлийг дэмжсэн мал аж ахуй газар тариалангийн кластер зохицолборуудыг байгуулж, тээвэр логистикийн оновчтой сүлжээг бий болгох. Дөрөв, малчдын хорчоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, дундын хорчоог бүсчлэн зохион байгуулах, тэдэнд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх. 5-дугаар, салбарын хүний нөөцийн чадварыг нэмэгдүүлэх, мал зүйч, малын эмч, агрономч, бэлчээр тэжээлийн мэргэжилтэн, мал амтны гаралтай түүхийд бүтээгдэхүүн судлаач мэргэжилтнүүдийг бодлогоор бэлтгэж, орон нутагт ажиллах боломжоор хангах, хүний нөөцийн нийгмийн баталгааг салбарын хууль зүйн тогтоомжид нийцүүлэх зэрэг асуудлууд байна. Хүн сүдэн аж ахуйн үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа бүхэлдээ хүнсний хангамж аюулгүй байдлыг бүрдүүлэх, чанар стандартын шаардлагыг хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд доктортой хүртээмжтэй хангахад чиглэх учиртай. Үүний зэрэгцээ ард түмний уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншил, түүнийг дагсан бит болон бит бус соёлын өв, мал малгааны уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, генетик нөөцийг доктортой ашиглах, хадгалж хамгаалах асуудалд ч онцгой анхаарах нь зүйтэй байна. Мөн түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, төр дундаа цөлжилт, хөрсний дороотол, ган зуудын давтамж зэрэг нь хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, бүтээмж, улсын нийгмийн эдийн засагт зөргөөр нөлөөлж байгаа тул засгийн газраас үндэсний сөрөн төсвөрлөх чадварыг нэмэгдүүлэн хөгжлийн бодлогоо оновчтой тодорхойлж,
төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллах болно. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд бодлогын бодиттой тодорхой дэмжлэг үзүүлж идэвхтэй хамтран ажиллаж ирсэн улсын их хурлын гишүүдтэй энэ ташрамд талархал илэрхийлье. За ерөнхий сайдад баярлалаа. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан улсын их хурлд